근데 хажууд нь ингээ эрүүстэй цуг амьдэрт юм. Бөмбөр тоглож байна да. За өнөөдөр амралтын өдөр тэгээд өглөө босоод гинтийн шийдвэрээр Лайпциг гээд хот руу явхаар боллоо. Тэгээд яг очиод яг юу их нь тодорхойгүй, яг яах нь тодорхойгүй. Тэгээд замдаа бид нар бодоод тэгээд очиж аваад ямар тач өнөөдрийн блогийг гоё сонирхолтой болгоно. За бид нар одоо ингээд Лайпцигшийн Hauptbahnhof дээр бууцлаа. Тэгээд үсэж чинь тэгээд одоо явж KFC дээр. За энэ болохоор ингээд Лайпцигшийн Hauptbahnhof байна. Бид өглөө юм мэдээгүй гарцсан тэр бүр амар өсөөд тэгээд шууд юм мэдэх гээд явж байна. Тэгээд ерөнхийд бол өнөөдрийнхөө төлөвлөгөөг гаргацсан. Тэгээд одоо явж KFC идээд KFC эзнийхаа дараагаар болохоор явж амтны өрөөлөнд явахаар боллоо. KFC. За бид тэр хаал ирсэн. Ойрт KFC гэдэг бүр амар гоё. За нөгөө KFC-ний гадаа нэг юм голсуурууд өгдөн штэ. Тийм байна. Одоо би голлаа. Эрэгтэй хүмүүс том болдгүй гэж. Чаа харахгүй байна би. За би ойртол латах та. За сайн уу? Одоо харин голслаа шүү. За голсаа. Энд чинь 0-6 насны хүүхдийнхээ битсэн юм штэ. Тийм. За. Йоо, гадаа бороо орж ин өстө аим гоё өнөр танаар. Яг гоё сэрүүхэн болчлоо. Гадаа өстө гоё. Тэгээд бид нар энэ дэлгүүрлээ орж зоонтог авлаа. Тэгээд цаашаа зоопарк орлоо. За дэлгүүрт ороод ирсэн бүр амар том дэлгүүр байна. Globus гээд бүхэл төрлийн юм байх шиг байна да. За бид нар гадаа бороо орж байгаагээ зонтог авлаа. Давцны юу авлаа, power bank авлаа. Тэгээд одоо нэг цүг аваад авчаад тэгээд ер нь бол гарлаа. Бид дэлгүүрээсээ гараад ирсэн. Тэгээд одоо зоопарк руугаа явах гэж байна. Тэгээд жоохон ядраад гадаа сууж байна. Бороо жоохон тусалж байна. Гэтэ бүр амар гоё. Одоо очиод амар гоё амьтан үзнэ. Би ямар амьтан байгаа гэдгийг ерөнхийдөө зоопаркаас нь харцсан. Гэтэ энэ хоёр хараагүй байгаа. За бид зоопарк руу явах шатсан банд суучлаа. За бид зоопарк дээр ирсэн байна. Тэгээд төвшөө Германд ирснээс хойш болохоор анх удаага одоо зоопарк үзэж байгаа. Тэгээд цэцэглэл ямар байна төвшөө? Амар догдолж байна. Энд хурдхан шиг орж үзмээр байна. Ямар амьтан үзхийг хүсэж байна? Бүгдээ л үзмээр байна. Гэтэ хамгийн түрүүнд орж ичaan сармагчаа. Сармагчаа үзмээр байна гинэ. Орцгой. За бид гурав билет авцсан. Тэгээд одоо орлоо. За энэ болохоор газрын зураг нэ. Тэгэхээр бид нар дөнгөж орж ирж байна. Вау. ийм загснууд байна. Энд аквариум зэвгүй юм тий. Вау, ийм том аквариум байна. Вау. Энэ болохоор ингээд бид нар далайн гүнлөө ингээд юугаар шумбагчаар орж явах шиг юм.
Энэ хажууд нь болохоор метрүүд нь. Тэгээ одоо энэ 50 метрт одоо энэ иймэрхүү амьтнууд амьдардаг гээд. За чи одоо цаашаа идэл явах үзье. За 400 метрт тийм 8 алж амьдарч байна. Энэ ямар заасан бол? Өөр доошоо 1000 метрт ийм ята байт юм байна. Гэх мэтчлээ загсаж байт юм. Йоо энэ ард амар үзэсгэлэнтэй. Эдгээр чинь тог цогтөг лөө. Шилээд. Тийм ургамал байна. Загтнууд байна амар гоё. Вау. Ямар гоё. Йоо энэ хартлаа бүр амар гоё. Тийм том загтнууд байна. Одоо ингээд тойроод бүхэл бүтэн юм тойрсон юм аквариум байна. Вау, чөлөөтэй. Одоо эдрийг халтаа ямар гоё юм бэ? Миний гарны ажид юм. Ингээд аквариум доороо ороод яг доторд нь байгаа юм шиг харах боломжтой гэдэг юм байна л да. Тэгээд манай орцоо Немо гинэ. Ийдэр. За амтныхаа хөрөлөнг үзээд явж гин тэгээд эндээс таалагдж байгаа юм нь юу вэ гэхээр ингээд амтт нь барилга дотор биш гадаа ингээд байгаль дээр байгаа нь их гоё юм байна. Арай байгальтай нойр гэх юм уу? Өстой гоё. Зөө за энэ чинь ингээд хэрс байна. Тэгсэн чинь хажууд нь ингээд эрвстэй цуг амьдэрт юм байна. Вау. За энэ амтны өрөөлөн дээр эмгэн хүмүүс байна. Энэ одоо явж ил ах шиг байна. Амар удаа. За тултал энэ зүгээр л годмонд байсан шүү guys. Тэр хонтчих шээ тэ. Nice. Навсан тийм да. Тэр одоо хөлөндөө нэг юм чирцэн яваад байна л да. Ород сатах юм шиг байна. Оо вау. Вау тэр доотлогын дэвсэрийг чирч авчирснаа дээр нь суудчихсан. Оо тийм. Ямар ухаантай юм бэ лээ. Манай хамаатнуудтай хонтой байхгүй. Оо бөмбөр тоглолт юм яар да. Энэ гоо тэр хоёр бөөсөд үж ин би бинийхаа. Die, wo du zum Schluss warst, die schwarzen, hier sind die Orang-Utans. Genau, dann gibt es Яа энэ амтны хөрөөлөн дээр ийм том зарцсан байна. Байгаад байна. Бид нар болон сая ингээд яг арслан байдаг үүрэн дээр ирсэн чинь гарсан алгуу гадаа халуун байгаа гэж тэр үү. Уулын Африкт амьдардаг амтан да. Энэ өөрлөгөө орцсон юм шиг байна. Йоо ямар муухай минут болгонууд вэ? Амтны баг тэр болгон байна гэж боддоо. За энэ чэнэс амар хөөрх юм байна. Эди одоо энэ хэрс яаж дуурдаг вэ гэдгийг ингээд үзүүлж байна. Спикерээр. Энд чи эрэс байна. Санвагчин байна. Гэх мэтчлээ. Ямар инээдтэй дуурдаг санвагчин. Йоо сарсан баг ах байна. Йоо тэр ямар игүү түжлэгддэм бэ те. Дөрөв мөчн дээрээ тэгээд юм шиг шин. Вау, ингээд үлэгдээд тийм шүү дээ. Йоо, вау, энэ та. Одоо ирж байна.
хөөх юм би тий. Йоо ирэх чинь наата. Амар. Йоо бага юмтай үзсэн чи жоохон ядраад тэгээд хамс игээд жоохон сууж байна. За одоо бид нар дахиад заа үзэх юм байна. Тэгээ матар үзэх юм байна. Гоё амтнууд нь хэлээ юм байна да. Ламанууд нь гараад ирчихсэн шүү дээ. За ийм бүрхэн юмнууд байна. Йоо энэ ямар том мод вэ? Хардаа guys. Йоо ямар өндөр юм бэ? Йоо энэ хардаа үнэг жирэг шиг юм барьсан байна. Жирэг тавьчт юм тий? Усан гахаа гэдэг лөө. Усан гахаа барьсан явж байна. Вау. Зөөж бид хэд одоо энэ дээр байгаа амьтдуудыг үзэж чадсангүй. Одоо хаач ийн гинэ. За энэ чи ингээд нисдэг дэрэг нисэж гин. Энэ нисдэг дэрэг нь болохоор ингээд зоопарк хаагдах үед ингээд дээрээс дотор нь хүн байна уугүй юу гэдгийг шалгах юм байна. Тэгээ ерөнхийдөө өдөр болгон ингээд нисэж ингээд дээрээсээ хүмүүсээ хяндаг юм байна. Сая нэнгүүр баг ингээд 20-30 минут ирэлтлээ. За бид нар ингээд сая гадаа амраа сууж ирсэнтэй сая их тийм караокены нэг юм мик өгчөөд орчлоо. Тэгээд орж ирж дуулаарай. Тэгээд бөөндөө дуулаа шүү гинэ. Удахгүй дууны хэлнэ гинэ. Ihr seid das ganze Publikum! Johnny. За Starbucks ороод ирсэн юм. Тэгээ cheesecake гэдэг гэж бодсон чинь cheesecake байхгүй юм шиг байна уу? Аа. За харин л мөстэй татаа авчи за. Тэгээд энэ кекнээс энэ шоко кек. Triple шоколад. Шоколад cheesecake muffin авсан юм шиг. Гэби тийм үү. За энэс нэг бол. За бид гурийн захиалга ирсэн. Тэгш өөртөө юм аяг авсан юм уу? Ямар гоё. Өөртөө юм аяг авсан байна. Одоо энэ чинь ингээд цирк хүмүүс байна. Тэгээд энэ ч болохоор ингээд зураг мөрөг даруулдаг. Тэгээд хүмүүсээс мөнгө авдаг. Бид энэ Лайпцигийн хамгийн өндөр барилга дээр гарч үзэх чинь тэгээд 29 давхар юм байна. Тэгээд энэ дээрээс Лайпциг хотыг харна. Үлээд амар хөтэй юм тий. Оо 689 гэдэг. Бидэд нөгөө Лайпциг хотынхоо нэг 30 давхар гээд хамгийн өндөр барилга дээр нь гараад ирлээ. Тэгээд энэ дээрээс бүр амар гоё харагдчихэв. Та нар одоо ингээд эндээс ингээд Лайпцигийн ингээ хотыг бүтнээр нь ингээд харж болно. Энэ өндөр дээр амар хөөрхөн ингээд цоочнууд өдөгцөн байна. Парисын юун дээр байдаг шиг хөөрхөн юм. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг Лайпциг хотынхаа хамгийн өндөр барилга дээрээс дуусгаж जैन. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай guys.